За очроо багшаар ментор аваад хичээл эхлэх чинь 2 сар явах тухай өмнө ихэлт ярьсан. За энэ бол блог маягаар явуулна. Энийг ямар зорилготой хийж байна гэхээр миний үеийнхэн 40-од насынхан үзэсэй л гэж бичлэг хийж байгаа. Мэдээж тэр арилжааны арга барилууд өөр арга барилаараа юу яадаг байх, шинжилгээ хийдэг байх. За тэр өмнөх бичлэгэн дээр зураастад арилжаа хийдэг гэдээ ярьсныг хүүхдүүд буруугаар ойлгоод бас ганц нэг сөрөг коммент бичсэн байлээ. Тэдний бас зөв буруу ойлгохоор ярьсан байна лээ. За мэдээж бүх арилжаа ашиглалчлал арга барилууд нь зөв байх. Яагаад надад тохиромжгүй гэхээр миний сэтгэл зүй тэрийг хүлээж авч чадахгүй. Өмнөх нэг туршлагаараа үндэслэгдээд тухайн арилжааны арга барилууд нь надад нийцэхгүй байгаад сэтгэл зүй тэрийг хүлээж авч чадахгүй байгаагаа тухайл ярьсан. За яг ийм сэтгэл зүйн үзэгдэл хин дээр илүү их гарч иж магадгүй гэхээр яг энэ бодит сектор дээр бизнесийн байгууллагууд ажилтдаг борлуулалтын менежүүд худалдааны анализ хийдэг ийм хүмүүст за яг надтай адилхан ийм сэтгэл зүйтэй байж магадгүй. Тэр одоо арилжаа хийж байгаа арга барилуудыг хараад жоохон сонир санагддаг байж магадгүй гэсэн үгнээс. За тэгэхээр энэ одоо 2 сарын хугацаанд хийгдэх блогууд маань надтай ажил дундаж одоо энэ 40-од насны тийм ээ 40-оос доош нэмэх гасах одоо 5 насны тий 35-аас 45 насных нь зориулагдсан блог байна. За манай үеийнхэн бол 2000 оноос хойш ажлын хэлбэр дээр гараад борлуулалтын асар олон компаниудаар ажиллаад за энэ Монголын одоо бүхэл том компаниуд энэ үед өсч өгсөн байгааддаг. Энэ компаниудын гол ажлыг нугуулж ирсэн ийм хүмүүс байдаг. За та бүхэн бас хэрвээ энэ Forex-ийг сонирхож байвал миний аялалтай хамт байгаарай. За би ингээд өнөөдөр очоо багштаар ирээд цагийн хичээлүүдийг дээр дадлага хийгээд за одоо ингээд back test буюу өнгөрсөн цаг хугацааг арилжааны явагдсан буцааж агаад тэгээд одоо харахгүйгээр тийм ээ буцааж агаад яг тэгээд тэр цаг хугацаанаас нь эхлээд яг бодит цагийн явж байгаа юм шиг ингээд гүйлгээд тухайн явж байгаа цаг дээр арилжааны анализ хийдэг. За энэ анализнэр нь би яг энэ хэмжээ буюу волюм гэдэг зүйл дээр суйрлагдсан. Тухайн очоо багшийн одоо ярьдаг за хэмжээ цаг хоёрыг явуул маш сайн шинжилдэг. Тэгээд тухайн өгөгдсөн цагт ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн хэр хэмжээтэй худалдаалагдав, ямар үнийн ханшинд худалдаалав. Тэгэхээр үлдсэн цагтаа тухайн шинжилгээ ийм хэмжээний төр зүйтэй явах нэ гэж таамагладаг ийм шинжилгээний аргачлал байдаг. Тэр аргачлалээр дээр бас сайн ойлгоогүй юм байсан байна. Эхлээд багш орж ирэхэд намайг шалгалт авсан. Тэгээ энэ миний шалгалт хийж явахдаа хийгдсэн юм чарт анализууд байна. За тэгээд сая намайг нэг 5 удаагийн одоо оролдлого хийж үзье. 5 удаагийн оролдлого дээр хэрэг хэмжээний ашигтай боловсрол алдагдaltaй гарах нь үзье. За яг түрүүн нэг хичээл эхлэх үед заагдсан аргаар би шинжилгээ хийж үзсэн. За энэ бол нэг ихний шинжилгээ юм байна. За ингээд нэг типи авагдсан. За энд 2 дахь типи авагдсан байна. Энд 3 дахь типи авагдаад яг ингээд хаахад энэ маш том юм уналт өгсөн. За тэгэхээр энэ уналтыг надад бол эрсдэлгүй уналт байсан. За дөрөв дэх оролт. Дөрөв дэх оролт нь энд маш жижиг энэ үзүү дээрээс би доош нь сэтрээд энэ хүрэх байх. Энэ хоёр гэсэн энэ цэг хүрэх байх гэж таамагласан боловч энэ дээшээ ингэ эсрэг гараад ирсэн. Тэгэхээр миний эсэл бол энд байсан. Тэгэхээр ямар ч гэсэн энэ зайд бол эндээс энэ хооронд бол алдагдaltaгүй байсан гэсэн үг. За хамгийн сүүлийн одоо 5 дахь шинжилгээг бол би энд хийгдсэн байна. За энд хөрөөд энд дээш нь эсрэг буцаж pull back дээр нь би эндээс оролт хийж үтсэн байна. Чи buy гэдэг дарагдсан хийстэн харагдаж байна. Ингээд энд типик тавьсан байсан гээ шууд ингээд типи аваад. Ингээд 5 удаагийн оролдлого хийж дуусаад яг димо дансан дээр байна. 9662.12 долларын ашигтай энэ 5 удаагийн арилжааг хийж үзлээ. За нэг нөхцөл ашиглаад хийж байгаа. Тий, ганц нөхцөл. Яг очроогш олон хичээл олон удаа нөхцлүүдийг заагдсан. За яг өнөөдөр миний их алддаг нөхцөл энэ юм биш үү гэд намайг түрүүний шаргалт авч байхдаа анзаараад тэр нөхцөл дээр үндэслэгдээд хичээл заагдсан нь
үр дүн бол надад яг одоо бол 80% гарч ийн гэж үзэх юм бол тий. 5. Тэгээ яг та эхлээд нөгөө хэмжээ татахтаа өмчин таач нөгөө аксэн шатны хичээл ингээл онлайн хичээл үзсэн шүү дээ. Тийм. Тэгэнгүүт нөгөө онлайн хичээл үзээд тэгээ тухайн онлайн хичээлээ илүү дадлага ажил болох гээд бактест хийхдээ яг энэ цаг хэмжээ гэдэг зүйлийг та уйдаггүйсэн мөн. Тийм байна. Тийм. Тэгээ хэмжээгээ татаад цагаа өгдөг. Одоо яагаад байгаа юм бэ гэвэл цагаа өгөөд хэмжээ татна гэсэн. Цагт ууж хэмжээ татна. Тийм байна. Ялгаа нь эсэргээрээ хийдэг байсан байна. Тэгээ сая та эхлээд бактестингүүд чинь 5 хөдөлгөөнөөс бас нэлээд олон хөдөлгөөнийг алдчихсан. Тийм. Тэгэнгүүт одоо яагаад байгаа юм бэ гэвэл цагаа өгөөд хэмжээ татчихгүй явах магадлал хамаагүй нэмэгдэж байгаа юм байна. Тийм байна. Тэгээд одоо хоёулаа угаасаа үндсэндээ бэлэн болж эхэлж байгаа юм. Гэхдээ аншийнхаа хөдөлгөөнт хоёулаа дахиад сайн нэлээд ажиллана. За яаж одоо энэ бактестиг бол хоёулаа маш олон удаа нийтдээ хоёулаа энэ хугацаанд бол нэг 500 хөдөлгөөнд бол бактест юм. Доотлон. Зөв. Тийм 500 хөдөлгөөнд бактест юм. 500 хөдөлгөөний та үндсэн дүн шинжилгээ анализыг хийгээд тэгээ 500 хөдөлгөөний дасгал ажлыг бас хийж дуусгана гэсэн үг. Энэ хугацаанд тийм. Тэхийн тулд үндсэндээ одоо алтны хөдөлгөөний маш олон жилийн датад хоёулаа яалтчгүй ажиллаж эхэлнэ. За тэгээд шинжилгээгээ хийнгээ хоёулаа одоо фанд буюу санхүүжилтийн данс аваад тэгээ хоёулаа тэнцэнэ үндсэн мэдлэгээ баттгаад бас явнаа гэсэн. За ойлгосон. За энэ бол одоо юу гэдгийг миний влог маягийн юм бол түрүүн хэлсэнчлэн миний үеийн залуу судалгааны салбарт тодорхой хэмжээний амжилт үзүүлээд олон жил ажилласан дадлаг туршлагатай болцсон. Тэр дадлаг туршлага буюу энэ анализ хийдэг өөрийн одоо чарт анализ одоо Excel чартан дээр бид нар борлуулалтын тоо агуулгын үлдэгдэл зарагдсан барааны хэмжээн дээрээ сар сараар нь ингээл тасалж хагаад борлуулалт анализ хийдэг шүү дээ. Яг тэрнтэй яг бичил төстэй учраас би яг энэ юм хүмүүсийг үзээсэй гэж утсан. Тэрнээс биш Forex бол одоо ийм ашигтай бизнес одоо ашигтай юм хүмүүс их амархан сурдаг гэдэг ч юм уу тийм одоо сурчлагын контент, сурчлагын одоо үйл ажиллагаанууд биш гэдгийг дахин сануулъя. Forex бол маш өндөр эрсдэлтэй, маш хэцүү, сурахад маш олон жил зарцуулдаг юм. Яг миний аяглал бол дахин хэлэхэд бизнесийн салбарт бас тодорхой хэмжээний цаг хугацаагаа зарцуулсан олон жилийн туршлагатай. Энэ туршлагаа ашиглаад Forex дээр амжилт үзүүлж болох нь уу гэв болохын туршилтын л одоо аялал юм байна. Тэгээ 2 сарын хугацаанд хэрвээ би амжилттай сайн ажиллаж чинь болчвол магадгүй энэ салбар дээр над чиг 20 гаруй жил ажилласан ийм туршлагатай дуталтай салбарт 20 жил ажилласан залуучууд ийм бас ажлынхаа хажуугаар хаа нэг сонирхоод үзээрэй. Миний аялал одоо юу гэдэг нь амжилт үзүүлвэл та бүхэн ч гэсэн амжилт үзүүлж магадгүй л гэсэн ийм санаа байна. Тэгэхээр контентын зорилгыг та бүхэн бас яг ойлгож таа гэж үзээрэй. За өнөөдөр хичээл баярлалаа шүүгш. За амжилтсаа. Эх 7 хоногийн шинэ хичээл хүртэл түрүү штэ. Өчигдөр шин би өөрийнх нь юг хаягийг мишн хийгээд тавьсан байна. Та бүхэн яг өөр насныхан өөр дадал туршлагатай өөр одоо юу ярилж байгаа арга барилтай хүмүүс бол өчигдөр шин бус хичээлийг үзэж болох байх. За миний хувьд бол яг ингээд надтай хамт байгаасаа гэж хүсэж байгаа хүмүүс маань миний үеийн дахин хэлэхэд 35-45 насны ийм борлуулалтын салбар, бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс үзүүл сонирхолтой байх болов уу гэж бодож байгаа. За баярлалаа.